За Yummy Moms in Japan-ы сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргье. Тэгэхээр одоо энэ бичлэгийг сонсож байгаа бүх хүмүүстээ нэгэн бяцхан тайлбар хүргэе гэж бодож байна. Тэгэхээр энд орж байгаа дугаар маань болохоор албан ёсны эпизод болж орохгүй. Зүгээр ерөнхийдөө бол яг Япон улсад ажиллаж амьдардаг Монгол Japan дахь ээжүүд гэдэг клуб хаус дахь өрөөнд байдаг. Одоо ээж нарын ярилцсан сэдвийн талаар ерөнхийдөө зүгээр нэг сонсоод өнгөрөхөд маш харамсалтай санагдсан учраас олон хүнд хүрэхийн тулд одоо яг энэ дэлгэцийн донтолтын талаар сэтгэл зүйч мөнгө цэцэгтэй ярилцсан нэг юм яриаг бол одоо бичлэгээр хүргэж байгаа юм. Тэгэхээр та бүхэн манаас сонсоод хэрэгтэй шаардлагатай хүмүүстэй бүгдэнд нь хуваалцаад олон хүнд хүргээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр Yummy Moms in Japan болохоор удахгүй та нартаа шинэ дугаараа өргөн барих болно. Тэгээд биднийг үргэлж дэмжиж урмыугаа харилдаг та нартаа баярлалаа. Тэгээд яриагаа тоглон суугаад сонсоорой. За тэгэхээр донтолтын одоо тийм нэг шалгуур үзүүлдэг л да. Тэгэхээр юу гэх юм бол тасал болох. Тэгээд нэг зүгээр сууж ясна утас хаана ингээл уц руугаа явдаг, уцаа байн хажуудаа авч явдаг. Тэгээд хэрэглэхгүй үедээ өгүүлэхтэй ингээл хоол молонд ороод гэр бүлэрээ жангууд хөлөө хөдөлгөөл ингээл нэг юм докторгүй болоод эхлэнтэй. Тэгээл ингээл уцаар яачгаал ерөөсөө яриа нь ингээд одоо гэр бүлийн яриа ярьж хахад орч чадахгүй. Тэгээд уц руугаа л ингээл байн гараал уцаалаа барьчихгаал. За улааран хүсэмжлэх тэнгүүтээ чи одоо ингээд 2 цаг ингээд те гэр бүлийнхэнтэй ингээд хоолнд ороод ингээд янгууд үгүй юу сүртэй та нар л тэгнэс би ингээд уц гэх мэтчлэнгээр за хяналтаа алдах те ерөөсөө ямар ч хяналтгүй те нөө бид нар нэг юм нэвтрүүлгүүд бас үздэг байсан баг та нар бүр ингээд ойрлж чарлаа л те ерөөсөө уцыг авах гингүүд өдөөстэй ингээд эцэгийнхээ өдөөс нь задталтах ч гэдэг юм уу уурлах хашгирах гих мэт ч ингээд тэгээд нүуник за одоо ингээд хурааж байгаа байхгүй эцэг эхчүүд хүчээр ингээд 7 хоног манаг хурааж байгаа тийм үзүүдлүүд гараад тэгээд ингээд ярьж байгаа ингээд 7 хоног янгууд ингээд сүулдэж бүр айгүй өрөвтмөр сарай гаргаад за хүчтэй мө гээл ингээд тэгэл өгсний дараа аваа 1 2 хоног гэснээр буцаал ингээд яг яаж байгвал болсч дахин хэрэглэх тийм ийм нэг тойрог байгаа байхгүй тасал болох өгөөл өсөх байлаад ингээд хяналтаа алдсан. Тэгэхээр энэ үед те хүн яаж байгаа гэх юм бол томтчихнаа л гэж үздэг та. Тэрнээс цагандаа ч бас биш байгаа юм л да те. Цаг гингүүд зарим хүмүүс бид нар хэдэн цаг одоо дэлгэц харж байгаа кинох боломжтой болчихсон юм л да. Хичээл хийгээд амуу тоглоод амуу юу хийгээд байгаа гэдгийг юм те. Тэгээд нөө нэг яг тухайн интернет утсыг хэрэглээгүй үедээ бусад зүйл дээрээ хэр төвлөрж гэнэ гэдэг нь их чухал юм л да. Оюун ухаан санаа нь тэр интернетээс гараад бодит амьдрал дээрээ хэр оролцож чадчихэв. Яг таныг сонсч гин үү те. Яг анхаарал нүд харц центр нь биеийн хөдөлгөөн нь тантай холбогдож гин үү гэдгийг нь бас анхаарах хэрэгтэй юм л да. За танаас би нэг юм би нөгөө 2 жилийн өмнө яг энэ талаар интернетийн донтолтын талаар лекцэн сууж байсан байхгүй юу? Тэр лекцэн дээр болохоор бид ерөнхийдөө яг юу тэрнээс хүмүүс ойлгуулж байгаа санаа нь болохоор яг судалгаагаар үзэхэд энэ донтолтонд орцсон хүүхдүүдийн ард ерөөсөө эцэг их нь донтсон байх нь ерөөсөө маш их хувьтай байдаг учраас харж үзэхэд эцэг их гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр донтцсон хүүхдүүдийн хүнд бол заавал ээж аавын аль нэг нь дэлгэцийн хамааралтай дэлгэцэн донтсон байдаг гэж хэлж ийсэн. Тэгээд нөгөө Сингапурын нэг хүүхэд одоо би эцэг ихийнхаа смартфон болмоор байна гэсэн үг дэлхийн нийтээр одоо дэлхийд Америк дээр одоо юу гэмдэ яг энэ дэлгэцийн донтолтын хүчний эсрэг айгуу темперос үг болж явж байгаа юм байна л да. Энийг олон хүмүүс ишлэл авч байгаа. Тэгээд тэр хүүхд болохоор би одоо хэрвээ эцэг ихэнх смартфон байсан бол манай эцэг их ингээд байнга намайг ингээд анхаарад халамжлаад ингээд аваа явж явах байсан гэдэг үг иржсэн гэдэг чинь энэ тал дээр та хэлэх зүйл байна уу? Санаа оноо. Харин тийм ээ те яг үнэн байгаа юм л да. Юу вэ гэх юм бол донтолт өөрөө те тарих судлалын болохоор тархины өвчин, сэтгэл судлалын сэтгэл зүйн өвчин гэт те зан үйлийнхэн болохоор зан үйлийн өвчин гэдэг ерөөсөө эдгэрдэггүй өвчин гэж үздэг байхгүй яг эмчлэгдэн
За тэр дундаа масуурлах бодис юм уу? Тэ зөвхөн 5% нэмжлэгддэг. Тэгэхээр яагаад хэцүү гэж үзэж байгаа гэх юм бол их одоо энэ донтолтын шалтгаан нь адилхан байдаг. Мөрөөдө тоглоом, арх, масуурлах бодис, интернет тоглоом. Тэгээ бүх донтолтын ер нь бол шалтгаанууд нь адилхан байдаг. За тэр шалтгаан донд нь сая хийнэ чиний азуулаа чиний хэлснээр эцэг ихтэй харилцаа байдаг. Тэгээ ерөөсөө тэр багын сэтгэл зүйн гэмтэл хин нэгэнтэй сэтгэлийн холбоос үүсгээгүй байх гэж үзэж байгаа. Тийм учраас донтуулагч зүйлтэйгээ сэтгэлийн холбоос үүсгдэг гэж үзэж байгаа байхгүй. Тэ арх бол миний ээж, масууруулагч бол миний хайрт гэдэг. Их сан яг тийм үгнүүд одоо байгаа байхгүй. Тэ тэгэхээр юу гэж байгаа гэх юм бол хүн тэ багтаа яг нэг үл хайхрал амсцсан эцэг ихтэй хайрлуулаагүй. Бид нар бүгдээрээ л ингээд завгүй гэл тэ явж исэн, амьдарч исэн. Тэр байдлаас болоод яаж байгаа гэх юм бол хин нэгэнтэй сэтгэлийн холбоос үүсгэж чадаагүй байжгаад интернеттэй гар утсан юм уу те мөрөд тоглоом архинд сэтгэлийн холбоос үүсгэчингүүд тухайн хүнийг хайртай үнээс нь салах хүсэлж байгаа байхгүй юу? Бодолтой гэр бүл цуцлалт ямар хэцүү байдаг вүлээ. Тэгээ хэрвээ хин нэг нь одоо нөгөө хүн нь хүсэг байхад тэ хайртай хаад нөгөөд нь өөр хүнтэй болоод явдаг ч юм уу. Тэр хүний сэтгэл яаж урагддаг вүлээ. За эсвэл эцэг гэхээ алдах ямар хэцүү вэ те. Ер нь тэр гашуудалтай тэр салалт гэдэг бол хамгийн хүнд тусдаг. Яг үүнтэй адилхан. Донтуулагч зүйл нь тухайн хүний хайрт сэтгэлийн холбоос үүсгэсэн эцэг гэх нь болцсон явж байгаа үед түүнийг нь тэ салгана гэдэг бол хамгийн хэцүү байдаг. Тэгэхээр нууник гашуудах үйл явц гэж байдаг. Нөө донтолтоос гарах нөө алхмуудтэй гашуудах үйл явц grieving process хүнтэй яг л нөө нэг гимиг нь утсыг нь авчингууд компьютерыг нь авчингууд гашуудаж уйлдаг байхгүй. Миний хайртыг надаас салгачлаа гэж. Тийм учраас л аягүй хэцүү байгаа. Тэгэхээр бид нар ялангуяа эцэг эхчүүд байх юм бол яг юуг бид нар ойлгох хэрэгтэй вэ? Бид нар гар утсан тийм үү дэлгэцэнд өөрийнхөө байр суурийг л өгсөн байхгүй юу? Хүүхд одоо тэр зүйл нь миний хүүхдийн аав ээж нь л болсон. Миний өвөөгөө хайр, амар тайван, ханьтай цагийг тэр зүйлд л өгöd байна гэж л бид нарыг ойлгох хэрэгтэй юм л да. За энэ дэр би бас та бүхэн нэг юм хэлье гэж бодлоо. Тэр нөө дорд байдлын комплекс гэж ярьдаг тий. Хүний ерөөсөө өөртөө итгэх хэтгэлгүй үн цэнгүй байдал донтолтын маш том шалтгаан болоод идэг. Тэгэхээр бид нар нүг хүүхдүүдтэй өөртөө итгэх итгэл үн цэнийг нь өгөхтөр маш их анхаарахгүй байх юм бол өөртөө итгэл үн цэнийг хүүхдүүд маань өөрөө донтолтоор дамжуулж өөрийгөө хин нэгэн гэдгийг мэдрэх гэдэг гэж үздэг юм л да. Ядаж тэр тоглоомыг тоглож ялах үедээ өөрийгөө ямар нэг юм хийж чаддаг гэж боддог ч гэдэм үү те. Арх ухаараа те ямар нэг юм айгуу тийм өөрөөрөө байж чаддаг, бие барьж чадхаа болдог ч гэдэм үү. За мөрөөдө тоглоом тоглоод хожих үед ч юм уу эсвэл тэр конопиг дарах үедээ ямар нэг юм хийж чадчихээн гэж боддог. Тэгэхээр таны хүүхэд хэр өөртөө итгэлтэй хүн бэ? Хэр өөрийгөө үнцэнтэй гэж боддог вэ те? Тэр талаар нь бас хүүхдтэйгээ ярьж үзээрэй. Өөртөөсөө ч гэсэн бид нарыг асуух хэрэгтэй. Тэгэд нөө ерөөсөө энэ үнцэнгүй байдал, дорд байдал маань өөрөө айгүй маш олон өвчтний эмгэгийн шалтгаан, суур шалтгаан болж байгаа юм л да. Чинь идэх эмгэг ч гэдэг юм уу те? Нэг юм асуух санд нөгөө ямар ч гэрүүлд ээж авч юм уу эсвэл нэг гишүүн ч юм уу ер нь хүмүүс нэг өөрийнхөө зөв гэж нэг өөрийнхөө шийдсэнд хит бат итгэлтэй ч юм уу нэг өөрийнхөө шийдснээр байх гэдэг байж тал байдаг ч тэр тал дээр нь гэрүүл хоорондоо яаж шийдвэр гаргаж явдаг вэ? Тэнгүүдээ нөгөө талынхаа үзэл бодлыг сонсохгүй юм гэсэн үг шүү дээ тий? Тий. За тэгэхээр нүг саяхан би яг энэ дээр тэр нөгөө нийгмийн сэтгэл судлал номон дээр судалгаа хийж аваад үзчихсэн. Юу гэх юм бол
монголчууд маш тийм уян хатан сэтгэлгээтэй ард түмэн байсан байгаа байхгүй юу? Одоо тэнгэр шиг ууж юм гэж үздэг тий. Маш гоё юм олон ургалж. За Чингис хаан чинь өөрөө тий маш олон шашны тэргүүнүүдийг тий нөө хажуудаа байлгадаг байсан. Одоогийн Сингапур шиг байсан байгаа байхгүй яг харах юм бол тий. Одоо дөрвөн шашин том шашин Сингапур улсад оршдог шиг. Монголын эртээр үеийн монголчууд тийм уян хатан сэтгэлгээ гэдгээр маш тийм гайхалтай эрүүл сэтгэл зүйтэй гэсэн нь харагдаж байгаа юм л да. Гэтэл сэтгцийн эмгэгтэй болоод ирэх тусмаа хүмүүс гүжүүд баригдмал хөшүүн сэтгэлгээтэй болд юм байна. Тэгэхээр нэг настай хүмүүс эдэн штэ. За би ч одоо өөрчлөгдөн гэж юу ах вэ? Энүүгээрээ дууснаа гэв. Гэтэл өхөн хөхтлээ өөрчлөгдөж явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэл өөрчлөгдөхгүй л гэж чинь гэдэг чинь тэр хүн өстө жинхэнэ одоо сэтгэл зүйн баригдмал байдалд орсон. Тэр хүн яаж явбал яг л харжаа бас өөр хийж болох юм байна гэж бодож сэтгэж чадахгүй болж юм чинь тэгээд яг л тэр баригдмал сэтгцийн өөрчлөлтөнд орсон эмгэгтэй байна л гэж хараад байна. Тэгэхээр нэг бид нар ингээ удаан хөдөлгөө байхаар ингээд бие хөшөөл ингээл нэг хэцүү болоод жоохон ингээд яаж бодё гэл ясмас дуураа тий. Харин байг тасгал хөдөлгөөн хийхээр ингээл бие хөнгөн шингэн байдаг шиг яаж өгвөл бидний сэтгэл хөдлөл сэтгэл зүйн маань өөрөө ингээд хөгжих тусам яг л тийм хөнгөн шингэн байдаг. Хөгжихгүй удаан байх тусмаа яг тийм баригдмал болчиход байгаа юм л да. Тэгэхээр хэрвээ чи яг тийм хүнтэй таарж аваад чиний үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхгүй тэ чамааг одоо өөрөөр сэтгэж чи өөр хүн байж болно. Ялгаатай байдлыг чинь олж харж чадахгүй байх гэдэг чинь тэр хүмүүс сэтгэл зүйн хувьд асуудалтай байна л гэсэн үг байгаа байхгүй юу? Яг тэгвэл сэтгэл зүйн хувьд эрүүл хүн бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бусдыг тэ өөр үг хэлгээд окей энэ хүн өөр үг хэлж байна. That's окей тэ энэ тэ нэг өнгө байдгүй шиг хороод л хийдэр олон өнгө байдаг тэ. Тэгэхээр энэ нэг л өөр өнгө нэ гэж харж чаддаг л очиж байгаа юм л да. Тэгэд нэг сэтгэл зүйн хувьд нэг acceptance commitment therapy гэдэг хүлээн зөвшөөрч зориулт хийх сэтгэл заслын арга гэж байдаг тэ. Тэрэн дээр хамгийн үндсэн чанар нь юу аа гэвэл хүлээн зөвшөөрөх буюу тэр дотроо уян хатнаар бүхнийг зөөлнөр зөөлнөнд хатууга иддэг гэдэг шиг олон талаас нь харах гэдэг ийм чадрыг хүнд суулгах хэрэгтэй гэж үздэг байхгүй юу? Сайн байна. Баярлалаа. Нэг юм асуух гэсэн юм аа. Одоо энэ гар утас дэлгэцийн донтолтыг хүүхдээр ярьж байна те. Гэтэ энэ бас яг насан турсан бид нарт бас ихсэд амарсан л байгаа байхгүй. Юу гэхээр яг би гар утас хэрглэж явах үед яг ээж аваа хоёр мань хэлдэг өстэй чинь уцаа байл баян гоцсон дээр байлаа гэдэг өссөн. Тэг харцсангуу бас ингээд хэрэглээгээ ер нь бол жоохон багасгая гэд өөртөө сухамсартай андчлаа за жоохон ном унши за нэг өөр юм ингэж гэх юм те. Тэгээд ирсэн чи одоо ингээ харахаар манай ээж хоёр өөртөө ингээ эсрэгээр байнга ингээ фэйсбુક дээр ингээл утсан дээр бичлэг үзэл ингээ донтолт үсэл эхэлчихэж байхгүй. Тэгээ нэрс тэрийг өгсөхгүй тийм үү те. Тэгэхээр яг энэ насан турсан хүний хувьд энэ нь их айхтар хүндрээ сэтгэл зүйн юм айхтар эмгэгч юм үү те. Бүр их хүн төвшөнд хүрч байгаа тохиолдлууд байгаа юу? За тэр нөгөө нэг одоо ажиглагч хүмүүсийн байр суурь маш их нэмэгдсэн гэж үзэж байгаа хгүй. Тэгэхээр ажиглагч хүмүүс бол ингэж байгаа сэтгэл зүйн үед гэмтэл авсан хүмүүс тийм ажиглагчийн байр суурин дээр очдог. Ажиглагч хүн бол ингээд сандал дээр суучаад нэг хэсэг бол тий гар утас гарааг байхад зурагт бидний эцэгчүүд маш их зурагт үздэг. Байсан бол одоо нөгөө нэг гар утас гараад ирэнгүүт зурагтнаас гар утас руугаа шилжчихээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө донтолт гэдэг чинь сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой асуудал байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг одоо бидний эцэг эхчүүдтэй шилжилтийн дараах одоо социализм нурж унсны дараа маш олон хүмүүс сэтгэл зүйн гэмтэл авсан гэж үзэж байгаа. Яг бол хамгийн их итгэж найдаж ирсэн те тэр төр засаг нь унах үед баг ээж аваасаа илүү итгэжсэн төр засаг нь унах үед маш олон хүмүүс архинд орсон. За архинд орсон хүмүүсийг харахад ихэнх нь тухайн үеийн сэхэтнүүд буюу төр засаг тэр социализмда үнэнч исэн хүмүүс нь байгаа байхгүй.
Нэг амар тийм төр засаг нам гэж аагүй те ста нөгөө худалч улгаач хүмүүс нь л те аюу хурдан баяжаал гэдэг шиг төрийг гартаа авсан те одоо ингээд энэ ус төрчдөг гэж үзээд байгаа штэ. Тэгээд зүгээр бусад жирийн иргэдийн хувьд болохоор бас л гэмтэл авсан. Тэнгүүтээ амьдрахын төлөө те олон цагаар ажиллаж исэн, үр хөвгтэй яг хайж исэн. За ихэнхийг харахаар те айц төгшрөө юм гэхдээ маш хэмэд санаа зовдөг, тайван байж чаддгүй олон хүмүүст нөлөөлт бодол албадмал үйл юм гэхдээ энийг би заавал ингэчээч гэдгээр тэгнэ ээжээ байжээ гэл тэнгүүд жоохон байжсна тэгсэн үү гэл нөгөө бодлоо боддог. Тэр бодлосоо ангижирч чадахгүй. Эсвэл албадмал үйл буюу те заавал ямар нэг юм хийхгүй болохгүй зүгээр сууч чаддгүй те нөгөө хөдөлмөр хүнийг бий болгоно гэдэг тэр урайнд лооцондор ятсан. Тэгэхээр энэ хүмүүс чинь өөрсдөө гол юмныг бол маш их гэмтэлтэй учраас давталт одоо энэ хүмүүст те янз бүрийн байдлаар илэрч байгаа нь аргагүй. Арх удаг те энэ үеийн хүмүүс одоо социалист нийгмийн үеийн хүмүүс дээр нь одоо энэ дэлгэцсний дэлгэх зургтгүйгээр амьдарч чадахгүй те ийм ажиглагч. Тэгээд тэрийг ингээд тэр солонгос сериалч гэдэг юм уу тэр бусад хүмүүсийн амьдралыг харж байхдаа өөрийгөө тэнд орлуулж ингэж те сууж идэг. Өөрөө тэр хүмүүсийн амьдралаар амьдарч идэг. Яг бол өөртөө энэ социалист нийгмийн хүмүүс чинь өөрийн гэсэн амьдралгүй байсан хүмүүс байгаа байхгүй юу? Зөвхөн төр засгийн амьдралаар л амьдарч исэн. Ямар амьдралаар амьдрах гэж хэлсэн юм даа. Тэгэхээр ийм эцэг гэхтэй өссөн хүмүүс те одоо 40-тоо 30-таа энэ хүмүүс чинь яаж байгаа гэх юм бол мөн адил бүгд л ер нь сэтгэл зүйн харилцаанаас үүдэлтэй сэтгэл зүйн гэмтэл авсан гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн гол юм нь юу вэ гэвэл за бид нар одоо тий яах аргагүй маш их гэмтэлтэй хүмүүс юм байна. Сэтгэл зүйн травма авсан хүмүүс юм байна. Ийм аав ээжтэй юм байна. Тийм учраас донтомтгой юм байна. Өөртөө ч бид нар донтоод байна. Үгүй гэж хэлж чаддгүй тий ингээл нийлхээрээ хүмүүс архинд үгүй гэж хэлж чадахгүй уруу татагдчихдаг. Ямар нэг юмд үгүй гэж хэлж сураагүй. За үүнээсээ болоод яаж аваа гэх юм бол яах аргагүй бидний хүүхдүүд те бидрийг харж өсөж яг л адилхан үлгэр дуурай аваад байгаа юм л та. Үүнийг бид нар яг ойлгоод хамгийн эхлээд хийх ёстой юм юу вэ гэх юм бол бид нар яг үнэндээ яг энэ өрөөнд бол ингээд яриад биенээсээ сурахыг хүсэж байгаачсан бид нар заавал өөрсдөө сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй. Ер нь бол одоо сэтгэл зүйчгүйгээр бид нар энийг даван туулах аргагүй болсон байхгүй яа гэвэл бидний доторх тий одоо эцэгхийн хайр халамж хүртээгүй байдал ч гэдэг юм уу үл хайхрал амссан зөнгөөр өссөн одоо хүмүүс байна ихэнх нь байна. За үн цэнгүй хүүхдүүд байна тий бидний өөртөө итгэл бас маш тийм суур маань баг тавигдсан байна. За олон хүүхдүүдтэй одоо аав наригчин тийм хэрүүл маргаантай гэр бүл төссөн ядуурл дунд төссөн тий нийгэм маань өөрөө ядуу байсантай холбоотой тий энэ ядуурл чинь өөрөө бас л яах аргагүй донтолтын шалтгаан гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр нэгд ийм хэцүү нийгэм донд тий ингээд өссөн учраас одоо тухайн үед 30-тай одоо дөнгөж төрсөн гэхэд одоо 30-тай болсон залуучууд за тухайн үед 10-тай байсан хүмүүс ч одоо 40-тай болсон. Тэгэхээр биднэрт юу хэрэгтэй гэх юм бол сэтгэл зүйчил хэрэгтэй. Хэрвээ та бүхэнд боломж аваад Японоор ярьдаг тий Япон сэтгэл зүйчтэй уулзах боломжтой сэтгэл зүйчийн зөвлөгөө аваараа хүүхдүүдтэй ч гэсэн зөвлөгөө авч эхлээрэй. Энэ л хамгийн чухал болж байгаа байхгүй. Би нэг юм асуугаах юм. Энэ мөрийдэд болон орсон улсууд залуучууд сэтгэл заслаар эмчлэгддэг болов? Тий, ер нь түрүүн бас яг хэлсэн те донтолт өөрөө итгэхэд аюу хүнд өвчин байдаг. За яг тэгвэл шалтгаан үр дагавар нь яг адилхан хүний тарих те бусад сэтгэл зүйд нөлөөлдөг. Гэхдээ итгэх бол магадлал бол байгаа. За яагаад би тэгж үзэж байгаа гэвэл би өөрөө мөрийдэд тоглолдог гэсэн байхгүй юу? Австрал тогтоо би хүний нөөцөөр магистр хийж байхдаа найзтайгаа нэлж бид нар хэдэн өдөр мөрийдэд тоглолдог гэсэн. За тэгэхэд би анх баг зүгээр очиж ингэж дагаж зүгээр тий
тоглодог. Би ч өөрөө оюутан байсан. Тэгээд хамгийн одоо миний юу эсмэг бол би тэнд судалгаа хийж гэнэ гэж би явдаг гэсэн байхгүй. Судалж гин тий очоод би ном бичнэ гэж бодоод тухайд би хүний нөөцөөр яг сурч байсан. За тэгэл айгүй хүмүүстэй ярьдаг. Тэгээд тэр Австралид би өөрөө нэг казинод ажилдаг байсан тий. Тэр утгаараа миний яг 90-20 тийм казиногийн амьдрал маш ойр байсан. За тэгээд нэг казиногийн сургалтанд сууж байхдаа бид нар амиа орлолтын тоог маш их сонсч байсан байхгүй юу. Австралид амиа орлолтоор мөрөөдө тоглоомноос олж өгсөн хүмүүсийн тоо маш их байдаг, өндөр байдаг. За тэнд хад байдаг те тэндээс өсөрдөг. За ингээл айгүй их юм сонсдог байсан чинь би өөрөө нэг мэдсэн чинь айгүй тоглолтог болсон байсан. Тэгээ хэдэн өдөр ингээд нойргоо хонж тоглолтог ч гэдэг юм уу. За тэр болгон дээр би үндэслэж намаа бичижсэн байхгүй донтолт намаа. Яг тэгвэл энэ өөрөө миний амьдрал маш их ойр байсан. Тэгээд тэр нэг юугаа Монгол улсаа санана айгүй ачаалтай. Тэгээ сурна, ажиллана, хажуугаар нь ингээд айгүй ядардаг. Тэгээ яг түрүүний ярьсан тэгээ хүн ядрахаараа маш их донтох тийм юу тэмүүлэн гэж их байдаг. За тэгээ ганцаардна те их орноо санаад ганцаарддаг байсан. Гэх мэтчлэнгийн юмнууд маань тэгээд мөнгө алдсан штэ. Төвлөрөл ингээд ядарсан хүн чинь төвлөрөл модонгуудаа алдах эрсдэл угаасаа их байна. Тэнгүүтээ мөнгө алдангуудаа буцаж авахын тулд дахиж тоглолтно. Тэнгүүтээ нэмж алдна гэдэг нэг юм тойрогт мөчлөгт орчдөг тий. Гэхдээ яг энэ болгоноос би бол яг яаж яасан бэ гэвэл дараа нь тэгэд Монголд ирчээд буцаж би Австралид очихдоо сэтгэл зүйн яг магистраараа орж явахдаа шууд одоо манай програмд тэ сэтгэл зүйч болох чинь өөрөө сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй гэд. Тэгээд би сэтгэл зүйчтэйгээ маш удаан явж байгаад тэ энэ асуудлаа шийдэжсэн байхгүй яа. Тэгэхээр миний хувьд бол тэ яг юу гэж хэлбэ гэвэл бүрэн итгэхгүй чсэн эмчлэгднэ тэ хүн бол тодорхой хэмжээнд өөрийгөө авч гарах тийм боломжтой. Эндээс тэгтээ зайлшгүй сэтгэл зүйчийн тийм мэрэгжлийн үнийг зөвлөгөө хэрэгтэй. Нэг дахиад нэг юм асуух. Одоо за жишээ болгоод нэг асуултаа нөгөө одоо ингээд донтолт үүссэн байгаа хүний шилтгаан тий одоо өмнөх сэтгэлийн траума байдаг гэдэг чинь жишээ нь одоо нэг 30-аас 35 45 ч юм уу тий энэ насны хүн байлаа. Гэхдээ нэг өмнөх траума нь юу гэдэг өсвөр насндаа ч юм бага наснд авсан траума. Гэхдээ одоо ингээд жоохон архин донтох ч юм уу тий эсвэл хар тамган донтох ч байлаа гэж бодоход тэр хүн сэтгэл зүйчээр за би ингээд энийг хаямаар байна ингээд энэ донтолтой эмчилмээр байна гэж сэтгэл зүйчтэй сэтгэл засалчтай ингээд эмчилгээнд явлаа гэхэд дунджаар одоо юу гэдэг тэр насны хүмүүс чи ер нь бол явахтаа өөрчлөгдөхийг хэцүү гэдгийг ярьдаг шүү дээ тийм засал авах хэцүү. Тэгэхээр яг дунджаар ер нь хэдийн их хэмжээний хугацаанд тэр хүн ингээ яг тэр донтолтоос гарах боломж байдгийн тэгээд ер нь хэдэн хувьд нь яг ингээд үнэхээр гараад үр дүнтэй болсон байт юм бол тиймэрхүү юм судлаач юм уу тийм юм байдаг лөө. За ер нь бол бараг тэ донцсон хэмжээгээр эргээд одоо тэр хугацааныхаа заслыг авах хэрэгтэй, зөвлөгөө авах хэрэгтэй болоод идэг байхгүй. Тэгэхээр би бол 1 жил хагас сэтгэл зүйн зөвлөгөө авч ирсэн Австралид авах хугацаанд. Тэгээд энэ ч өөрөө ongoing тэ байнгын авч явах хэрэгтэй. Одоо ч гэсэн би сэтгэл зүйн зөвлөгөө авдаг. Одоо би өөрөө сэтгэл зүйчтэй, ментортой тий өөрийгөө би маш сайн ингэж хамгаалж явах хэрэгтэй болдог байхгүй. Дээр нь миний одоо хийж байгаа ажил чинь давхар гэмтэл сэтгэл зүйн гэмтэл авах тийм эрсдэл өндөртэй мэрэгжил гэж үздэг тий маш их хүмүүсийн асуудлыг сонсдог. Тийм учраас заавал сэтгэл зүйн зөвлөгөө авч явдаг. Тэгэхээр хэрвээ донтцсон энэ байдал нь удаан үргэлжилсэн байгаа бол нэг 5 удаа 10 удаа ч юм уу тий зөвлөгөө аваад бол дуусах асуудал биш. Магадгүй ер нь бол нэг зүгээр энгийн одоо хүмүүс бол тий дундаж засал бол 12 удаагийн гэж үздэг. Тэнгүүтээ зүгээр практикаас харахад магадгүй нэг 5-аас 10 удаа уулзчаад
хоног болгон уулзах байлаад нэг 2-7 хоногт нэг ч гэдэг юм уу те нөө уулзах хугацаагаа ингээд хооронд хугацаагаа хол болгоод идэг. Эсвэл сардаа нэг ч гэдэг юм уу. Тэгээ яг ингээд нэг болохоо ангуудаа сэтгэл зүйчээ ингээд те буцаад би тантай цаг авч болох уу гэдэг тухайн үедээ ингээд уулзаад тэгж явах бас боломжтой юм л да. Тэгэд энэ дээр нөгөө нэг өмнө нь хэлсэн шүү дээ. Сэтгэл зүйн холбоосгүй хүүхдүүд одоо ингээд уцтай нөгөө ингээд сэтгэл зүйн холбоос үсгээд донтоод байна гэдэг юмыг сэтгэлийн холбоос үсгээд уцтайгаа үсгээд тэгээд ингээд донтоод идгээ гэсэн юм дурдаад өнгөрсөн байгаа. Тэгэхээр сэтгэлийн одоо нэг холбоос гэдэг юмыг манай ээж нарт одоо энд орж ирсэн бүх хүмүүстэй нэг тавчхан ямар юуг яриад байгаа гэдгийг нэг тайлбарлаад өгөх боломж байна. За тийм. Тэгэхээр сэтгэлийн холбоос гэдэг маань attachment гэсэн үг байгаа. Одоо англиар тэр нь юу гэсэн үг вэ гэвэл аюулгүй байдал мэдрүүлэх, итгэл төрүүлэх гэсэн үг байна. Тэгэхээр та хүүхдийнхээ хувьд те хэр аюулгүй ээж вэ? Хэр их итгэлийг нь даасан ээж вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. За аав нар бол аавынхаа хувьд те тэгэд олон хүүхдүүдэс би асуудаг байхгүй юу? Чи ээжтэй хэр итгэдэг вэ? 1-10 гэхэд тэгээ олон хүүхдүүд дандаа 5 гэж хариулдаг байхгүй юу? Тэгээ аюу өрөвдөлтөө. Тэгээд яагаад гэхээр ингээд янз бүрийн шалтгаанууд айлна. Тэг зөв хамгийн гол яг эндээс бид нар юуг ойлгох хэрэгтэй гэвэл өнөөдөр бид нар хүүхдийнхээ хажууд биеэрээ байвч сэтгэлээрээ бид нар хол байгаад байгаагаа юусэн мэдтгүү. Сэтгэлээрээ ойр ээж хүүхдтэй ямар мэдрэмж төрүүлдэг вэ гэх юм бол чи надад итгэж болно. Тэгээ би ямар ч үе чамайг ойлгоно. Чамайг буруутгаж, зэмлж, хүмжлэхгүй. Чамайг би дуустал чинь сонсно. Тэг яриаг чинь. Чи надад итгэж болно гэдэг тэр мэдрэмжийг төрүүлж чаддаг юм байна л да. Тэр мэдрэмжийг төрүүлж чаддаг. Тэгэхээр хүүхд чинь таны хажууд байхдаа тийм аюулгүй, тайван тэг юу ч болсон ээжээ гэд ингээд тань руу гараа ингээд даллаа гүйж ирээд танд наалдаж тэрвэрлж чаддаг бол та хүүхдтэй сэтгэлийн холбоос үүсгэсэн байна гэсэн үг. Хэрэг хүүхд чинь танаас айдаг, танаас юмаа нуудаг, танд ууралж бухимдаал гэдэг бол тэнд сэтгэлийн холбоос байхгүй байна гэсэн үг. Тэгэд ингээд нөгөө хүүхдтэйгээ сэтгэлийн холбоос үүсгэх тухай ярихаар олон аав ээж нар эргээд өөрсдөө өөрөө аав ээжтэй сэтгэлийн холбоос үүсгэхийг бааддаг байхгүй юу? Яг ингээд танаас асуугаад та ээжтэй аавдаа яг хиндэн тэ ингээд хинээс нь айхгүйгээр санааг нь заваачихгүй гэж айхгүйгээр ч гэдэг юм уу. Зүгээр л очиод ээж ааваа гэд твэрээд тэ надад охинд нэм асуудал байна, хүүд нэм асуудал байна гэж сэтгэлээ уудалж чаддаг бай. Тэгээд биднэрт ийм юм байхгүй учраас хүүхдтэйгээ сэтгэлийн холбоос үүсгэж чадахгүй л байгаа гэдэг юм уу даа л гэж харагддаг. Баярлалаа. Тэгээ манай мөнх цэцэг одоо сэтгэл зүйчин маань нөгөө 10 сард болох бас нэг юм хангалттай сайн ээж гэдэг сургалтаар энэ талаар айгүй гоё дэлгэрэнгүй юм сургалт бас ерөөхдөө боломжоор та байнга бараг сар болгоо ороод идэх баха тийм бас сургалтанд нь одоо яг Facebook хуудсыг нь пэйж хуудсыг нь дагаад тэр мэдээллүүдийг нь авч байгаарэ. Тийм. Тэгэхээр сая 5 сард хамгийн сүүлд болсон тэр сургалт маань ариуна яг тэр сургалт нэр яг анх орж ирж сууж исэн тэгэж яг тийм байна тий. Сая нэг юм асууж болох уу? Сая нөгөө хүүхдүүдээс нөгөө ээжтэй хэр итгэдэг вэ гэдээ асуухаар 10 оноос 5 гэж ихэнх нь хариулдаг гэдгсэн шүү дээ тий. Тэрнийх нь шалтгаануудын жишээнээс сонсч болох уу? Жишээ нь яагаад 5-ыг өгдөг вэ гэдэг юм. Тийм. Нэг 6 дугаар ангийн хүүхдүүдэд яг энэ сургалтыг ороод самбар дээр ингээд зурчдаг байхгүй юу? За аавдаа ээжтэй, за тэнгуүдээ дахиж дундуур нь зургаад итгэхгүй байх шалтгаан гэдэг тэнгуүд хамгийн эхлээд дандаа хэлсэндээ хүрдэггүй гэдэг шалтгаан айгүйх орж ирдэг байхгүй юу? Тэгнээ хоёлаа гिचээд завгүй болчлоо, ажил гарчлаа гэд. За дээр нь намайг ерөөсөө сонсдоггүй. Дандаа ингээ уцаар яриа завгүй байдаг. Тэгээ өөр хүмүүсийг айгүйх сонсдог, намайг бол сонсдоггүй.
гэдэг тийм мэдрэмжийг л төрүүлсэн байна л да. Хүүхдтэйгээ явж байхдаа ч юм уу байхдаа байн гоцаар ярьдаг тийм болоо гэж бодсон. За аав нарын хувьд болохоор угаасаа бэдгүү хажууд айгүй хажилтай байдаг гэсэн тийм юм байгаад байдаг. Ээж нарын хувьд болохоор миний битгий хэлээрэй гэсэн юмыг хүмүүст айгүй хэлдэг гэдэг тийм юмыг бас гаргаж ирдэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг бас байна. За тэр 6 дугаар ангийн хүүхдүүд ер нь энэ хичээлийг заахаар айгүй хуйлдаг байхгүй хүүхдүүд айгүй өрөвдөлтөө. Ихэр татаал гээл тэгээд тэд нар чи бөөнөр ингээд уйлдаад явчингууд нь цаагаад ингээд эмэгтэйчүүд нь ингээд хогтууд нь хоорондоо суугаад би энэ тэрвэрээрээ гээд тэгээс яг тэндээс яг юу харагддаг юм бол ээж аав нартаа очиж ингээд итгэхийг хүсдэгээл яг хүсдэг юм байна да тэгэж чаддгүй ээж аавдаа энэ өгнүүдээ хэлж чаддгүй учраас тэр хүмүүс ингээд нэг жохон юм сэдвэр ярьчингууд уйлчдаг байхгүй юу аюу өрөвдөлтөө тэгээ тайлбарлах гэж нэг хэсэг юм болт юм тэгээд тийм болохоор зүгээр л хүүхдүүдээсээ магадгүй өнөөдөр асууж болно шүү дээ ээж аавдаа хэр итгэдэг вэ нэгээс 10 гэхэд тэгээ итгэдэггүй гэвэл яагаад итгэдэггүй юм бол гэдгийг бас асуугаад одоо ч хүүхдүүд аюу хөөрхөн бидрийг бодвол ингээ өөрийгөө илэрхийлдэг болсон тэгээд хэлэх штэ та ингэдэг тэгдэг гэх юм бол за тэгвэл ээж нь аав нь яг энэ дээр ингээ ажиллая уучлаарай би хичээя гэдэг тэр одоо байдлыг хүүхдүүдэд бас хэлээд явбал бас тус тэмтэй шүү. Тэгвэл хүүхдүүд чинь ээж аав угаасаа дүүрсэн өөрчлөгдөхгүй гэж ингэсэн байх юм бол тэр хүүхдэд итгэл найдвар гэдэг юм байхгүй болчихж байгаа байхгүй. Ээж аав нь би өөрчлөгдөе гэх үед за окей гэд урамтай болж эхлэв шүү манайхан. Одоо түрүүнд нөгөө утасны тухай ярьжсэн тэр сэдвүүрийг эргээд авахад нөгөө ганц нэг шинж тэмдгүүдийн жишээ надад бол байна л да. Утсаа ингээ хэрэглэхгүй ч гэсэн хажуудаа байлгадаг тийм хин нэгнээс дуудлага ярин ч гэдэг юм уу тийм бодолтой ингээ хэрэглэе гэдгээ би сайн ингээ дөвмж бодлоо. Тэгэхээр энэ хэрвээ магадгүй миний энэ бомч гэж үзвэл би заавалч сэтгэл зүйчгүйгээр л эдгэх боломжгүй гэсэн үг үү? Таны одоо зөвлөхөд ээжүүдтэй зөвлөхөд хэрвээ танд утасны донтол, дэлгэцийн донтолтой яг баг зэргийн хэмжээнд ингээ байгаа бол танд одоо өгөх зөвлөгөө юу байна? За ер нь бол хамгийн ихнийх нь болохоор бид нар ингээл жоохон бөөр өвдөнгөд за одоо ямар өвсөж чинь те өвсөө угаал, стоноо угаал ингээл яач болно те. Гэхдээ бид нар яг юг анзаардгүй бол тэнд яагаад бөөрийн эмч байгаа гэдгийг те тэр өмнөөс очиж бид нар яг бүрэн эмчилгээг авч яаж одоо бид нар бөөрөө эмчлээ гэж үздэг. Яг үүнтэй адилхан хэрвээ сэтгэл ч гэсэн жоохон ингээд докторгүй аваад би яг ингээд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй нойргуудтай л эсвэл ингээд шийдвэр гаргах чадвар маань муудаад хит их хөөрөөд эсвэл хит гутраал ингээд нэг юм докторгүй л байгаад юм л бол орой олгон нэг хундаг вино очих гал те пив очих гал аваад бол окей сэтгэл маань нэг л болохгүй байна гэж ойлгосон учраас мэрэгжлийн үнээс нь зөвлөгөө аваа. За хоёрт нь болохоор ихэнх одоо энэ нөгөө нэг юу маань дорд байдал үнцэнгүй байдал гэж ингээд ярьсан шүү. Үүнээс илүү нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй байдалтай холбоотой байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө бидний одоо өссөн үе чинь сэтгэл хөдлөл гэдгийг бол те дардаг байсан үе бид нар яаж илэрхийлэх юм мэдгүйс учраас юуны өмнө та бүхэн те сэтгэл хөдлөлүүдэд анзаарч эхлэх айдас юм уу яг ямар сэтгэл хөдлөл танд маш их одоо байгаад гэдгийг анзаарч эхлэх мэдлэг гэдэг ингээд ярингууд яа харахгүй нөө сэтгэл зүйн боловсралтай болох хэрэгтэй болчихлоо юм л да. Тэгэхээр хэрвээ сэтгэл зүйчдэр очихгүйгээр ямар нэгэн байдлаар өөртөө туслая гэж бол энэ чиглэлийн тэ гоё япон хэл дээр ч гэдэг юм уу номнууд их уншиж судалж эхлээрэй л гэж зөвлөе да. Би бас яг адилхан одоо юу гэдгийг за утаснаас холдож ийн гэж бодонгуутлаад одоо ахаад утаснаараа одоо сошиал яг одоо фейсбુક ч юм уу инстаграмнаас холдож байгаа юм шигээр тэгснэ ингээ киноор орчиж байгаа байхгүй ингээд дамжаад ерөөсөө бэлдснээсээ сахахгүй нөгөө нэг төрсөн хувиргаад гэж нөө донтуулагч зүйл маань тийм нэгнээс нөгөөрөө
Тэгэхээр яг нөө үндсийн бид нар шалтгааны нь яг өөртөө яахгүй бол нөө идээд нэг дотор шахачгаар дахиад энд очиод идэлээд тэ байдаг шиг нөө тэр шиг юм уу да. Сэтгэл хөдлөлүүдийг нэрлэж өгөөч. За ер нь бол 4,000-аас 5,000 сэтгэл хөдлөл байдаг тий. Тэрний 400-аас 500-ийн хүмүүс одоо нэрлдэг гэд нэг номон дээр орцсон байдаг тий. Хүмүүс өдөр тутамдаа нэг 5-аас 6 сэтгэл хөдлөлийн үгийг бол илэрхийлдэг тий. Тэгээд үндсэн хэдэн сэтгэл хөдлөлүүд мэдрэмжүүд гэдэг баярлах, уурлах, зөвхрөх, гомдох гих мэтчлэнгийн тий гониглах гэдэг. Тэгээ эндээс ингээд салбарлаад гардаг. Тэгээд их сонирхолтой монгол хэлний энэ одоо сэтгэл хөдлөлийн үгнүүд бол ерөөсөө сүүлийн 100 жилд бол ерөөсөө үгүй болсон гэж үзэж байгаа байхгүй юу? Гэтэл тэрнээс өмнө болохоор монголчуудын сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг үгнүүд асар баялаг байсан байгаа. Тэгээ миний энэ хүний хөгжил бас эзэн зөвлөгөө гэдэг номон дээр би нэг оруулсан. Тэг хүмүүс монголчууд маань анх дээр үеэс тэ өөрийгөө илэрхийлэхдээ сэтгэлээрээ дандаа илэрхийлдэг ба сэтгэл байсан. Сэтгэл тэнийв гэж. Тэ энэ үгийн баялаг нь асар өргөн цар хүртэйсэн юм л да. Гэтэл сүүлийн үед болохоор хэцүү юм л гэдэг. Яг юу хэцүү юм гэхээр нөгөө хэлж мэдэхгүй. Тэрийг яг бодиттой болгож чадахгүй байгаа байхгүй. Гих бичлэгээр тэгэхээр магадгүй сэтгэл хөдлөл гэдэг нөгөө нэг Монгол талчигаар ингээ хайхад яах юм бол гой үгнүүд гарч ирж байлаа. Би бас тэрийг хаяа харж суудаг байхгүй юу? Тэр хүүхдүүдэд сэтгэл хөдлөлөө таньж сурахт нь хамгийн эхлээд туслах юм биш үү? Тэгэхээр сэтгэл хөдлөлөө тань нэхэр тэднэрийг эхлээд нэрлэж сурна шүү дээ, тий. Тий, яг үнэ. Одоо жишээ нь би энэ Ариуна манаас энэ түүхийг сонсч байсан баг. 6-аас тахта охинтойгоо тэ нэг сэтгэл яг тэр үед би сэтгэл зүгээр сурч байсан австрал. Тэгээд яг ярьжсэн байхгүй. Миний уур хүрээд байна гэ манай охин тэгж байхгүй. Тэгтэл уур гэдэг чинь өөрөө юм субъектив харагдахгүй амартлаа ингээд зан үйлээр гараад идэг те. Асар их юм хор хөрөл учруулж болдог тийм сэтгэл хөдлөл. Тэнгүүд би охиноосоо наа сэтгэл хөдлөл чи яг хаана мэдрэгдээд энэ чинь гэдэг тэгж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд бодоод зогсож идэгснэ бүх биеэр гээл те. Тэнгүүд наа чи ямар өнгөтэй гингүүд хар гээл. За ямар дүрстэй гингүүд бөөрнг хийгээд тэгснэ өөр ямар дүрстэй наад сэтгэл хөдлөж ингээд тэнгүүд ийм арцаас нь төмөртөө гээд за тэгвэл наадах нь миний охин ийм муухай хар арцаас төмөртөө юм ингээд юу биендээ байлгаж чагаар миний охин үлээгээд наа ширээн дээр гаргаад хайчихнаа уураа гээд тэгэд ингээ яаж үлээх вэ гэсэн чинь нэг хүлээ дэвслээд хоёр гараа доошоо ингээд хүү гэд үлээч гэд нэг гарахгүй нөө хаалтан дээр тэгэлчээд байна. Тэр нэг гих мэтчлэнгээр хүүхдэд энэ сэтгэл хөдлөл мэдрэмж гэдгийг нэм субъектив харагдахгүй байгаа юмыг нь объектив юм бодиттой болгож дүрсжүүлж, бодуулж, зуруулж гэдэг юм уу яриулж ингэж гаргаж байгаа хэрэгтэй. Жишээ нь би айгаад байна гэнгүүт энэ чиний айдас яг ямар өнгөтэй байна? Яг ямар ингээд зуритаа хоёлооч гэдэг юм уу тэгэж ингэж хөргөн дасгалууд хийх боломжтой байдаг шүү. Тэгээ хүүхдүүд чинь айгүй тийм төсөөлөл сайтай. Бараг бидраас илүү хөргөн тэр сэтгэл хөдлөл мэдрэмжээ тэнгууд анзаарч эхэлдэг, болчдаг. Яг миний гуниг яг юм байна гэж хөргөн бүх сэтгэл хөдлөлийг нь зуруулдаг байгаараа. Том болсон хүүхдүүдийн хувьд л яг одоо том насан турш хүүхдүүдийн хувьд яах вэ? Хэдэн настай хүүхд юм бол 20 хүрсэн. Тийм. Тэгэхээр бид нар ингэж бодоод идэг нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдээ ингээд том болцсон гэж бодоод идэг. Гэтэл зүрхэндээ тэд нар чинь жоохон л хүүхдүүд байгаад идэг. Яг үнэндээ бид нар л ингээд очиж тэрвэрх гэснээ юу ч юм уу гэл нэг сахар замбаа ургацсан нэг том залуу өндөр залуу эсвэл нэг гоё том хүүхэд суугаад байгаа юм шиг. Гэтэл тэр хүүхдүүд дотроо 2 настай, 3 настай ээж аваараа тэрвэрлэхийг хүсэж идэг хүүхэд л идэг. Бид нар ингээ өөр төр ингээ бодолтой. Одоо ингээ 40-той ч юм уу 30-той ч юм уу ингээд ээж нь хурж ирэл алин миний охин наашир гэж чамд яг одоо ингээ тэрвэрлж чамд ямар санагдах вэ? Яг тэгжээс нөө алин миний охин
ивэдээ алигээл үсэж нэлээл хөөрхийн минэрээ хүний газар нэр яаж завсан болж идэг юм уу? Тэ алийг наашаар миний хүү гэд тэгвэл ямар ч хүнд муухай санагдахгүй дээ тий. Тэрэн шиг бид нар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хүүхдүүдтэй илэрхийлээд чи яг одоо чамд ямар байна гэх үед хүүхдүүд насны тоогүй одоо нас харгалзахгүйгээр тий тэрийгэ хэлэх тий дуртай байдаг. Зүгээр эхэндээ жоох хичээлийг өрөх бах. Мэдээж ингээл гів гинт ингээл нөө тэрдгээс аав ээж чинь ирэл таныг тэрх үед ингээл хаалгаа яг эвгүй юм шиг санагдал бие барих л ахтай. Гэхдээ хэд хэд удаад их үед та таны сэтгэл аанда зөвлөрж эхлэх байхгүй юу? Аанда нэг л гой санагдаал тэрхүүлмээр юм шиг дахиж очиод тий. Яг л тийм. Тэгэхээр 20 настай ч юм уу 15 тааж юм уу 25 тааж юм уу тий тэр хүүхдүүдтэйгээ юм сэтгэлийн талаар юм ярихаасаа битгий тий одоо хашраараа. Одоо нөгөө та ярианыхаа эхэнд нөгөө дурдчихсан Японд нөгөө ганцаардсан хүмүүс их байдаг гэд. Тэгээд нөгөө ганцаардлаас болж бас дондолт үүсдэг гэд. Тэгэнгүүт нөгөө одоо Японы хүмүүсийн ганцаардл бас юутай холбоотой юм бол гэд би бодож үзлээ л дээ. Тэгэнгүүт нөгөө Япончууд нөгөө хүмүүжилдээ бусдад төг удахгүй байх гэдэг зүйлийг айгүй хэрэгэлдэг. Тэгээд өөрсдөө ч бас бусдад төг удах айгүй дурггүй. Тэр нь зөвхөн нөгөө хөндлөнгийн хүнд зөвхөн биш ингээд төрсөн ах дүү нар хүртэл хоорондоо аав ээжтэй хүртэл төг удахгүй гэдэг нэг тийм зүйл хүртэл байдаг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө жишээлбэл Монголд ч гэсэн сүүлийн үед нөгөө Facebook ингээ харж байхад тиймэрхүү өгнүүд бас их явдаг болсон байсан. Бусдад төг удахгүй байх нь айгу тийм соёлтой боловсон хүний одоо тий төлөвшсөн одоо том болсон хүний зан чанар юм аа гэдэг ч юм уу гэдэг. Тэгэхээр энэ бусдад төг удахгүй гэдэг энэ зүйл нь яг зөв юм уу буруу юм уу тэгээ яг үүнээс болоод бас их ганцаардал үүсдэм болов гэж би болохоор бодоод байдаг байхгүй юу. Та энэ тал дээр өөрийнхөө бодлыг хуваалцаад. Тэгэхээр яг тэр нэг соёлын нэг юм байгалах л та. Би яг тэнд амьдарч байгааг болохоор сайн мэдгүй байна. 12 сард очинд гисэн л байгаа ариун натгаар ярьж байгаа тий. Тийм вирус Японд очиж үзэж байгаагүй. Тэгтээ их сонирхолтой хүмүүс байдаг тий. Одоо л үзэндээ л гэж бодож байгаа. Зүгээр нэг аавын эцгийн хэрэгч бас байдгүй тий Японд. Тэгээд нэг аавыг ээж нар нэг ихтэй хүүхдүүд харж гэртээ байгаад аав нарт ингэж тий саа төв бодлохгүй ингээл нэг аав ээжийн хоорондоо харьцаа одоо юм шиг санагддаг байхгүй гэр бүлийн би сайн мэдэхгүй байна. Зүгээр яг өөрөө чинь асууж байгаа юм болохоор тусгаар бие даах гэдэг нэг тийм ойлголт байдгийн одоо separated individual болно гэдэг. Монголд болохоор одоо Японд эсрэгээр агаад ирсэн ингээд хүмүүс бити саад бол ингээд хүмүүс өөр нь байлгач гэдэг юм уу. Монголд болохоор чи өөр байж болохгүй чи өөр ялгаатай байж болохгүй хамтарч үзэл байгаад гэдэг байхгүй. Тэнгүүд яаж өгвөл хүн заавал одоо тий нэг адилхан сэтгэх хэвээр өөрөөр хэлбэл социалист намын тий социалист тэр тогтолцооны дагуу сэтгэх хэвээр өөр юм сэтгэх юм бол тэр хүн төрийн дайсан болж байгаа шүү дээ тий. Тэнгүүд ялгаатай байж болохгүй. Энэ нь өөрөө сэтгцийн тэр эмгэг үүсэх шалтгаан болдог гэж үздэг байхгүй. Тэгэхээр би өнөөдөр тусгаар бие хүн болсох юм бол би буцаад яадгүй юм бол ялгаатай байдлаар мэдэж эхэлдэг гэж үзэж байна. Тэгэхээр ялгаатай байдлаар мэдэрсэн хүн инэрэн хайрлах сэтгэлтэй байдаг. Ялгарал өөрөө хүнд инэрэн хайрлах сэтгэлийг бий болгодог гэж үздэг байхгүй эмпатиг. Тэгэхээр амар сонирхолтой. Одоо энэ Монголын нийгэм байгаа тийм энэ цэвдэг хүйтэн сэтгэл хүчирхийлэл ийм нарциссистуудын ирэн үе гэж байгаа даа шүү дээ тийм хүчирхийлэлтэй энэ болгон юутай холбоотой гэвэл хүмүүсийг ерөөсөө тусгаар бие хүн болгохгүйгүй ялгаатай байдлыг нь мэдрүүлэх үүтэй холбоотой. Нэг хамтаж нэгдэл гэдэг энэ доор хамтын төр үзэл бодол чинь өөр хүмүүсийг ийм сэтгцэн эмгэгтэй болгох юм гэж болгосон гэж үзэж байгаа байхгүй.
Одоо энэ сая судалгааны ажилтар яг энэ гарч ирж байгаа. Тэгэхээр ерөөс юм гэдэг чинь өөрөө хоёр талтай гадаа. Монголд ингээд хүмүүс ингээд бид нар аюу хэцүү өв олноороо донтоод ингээд тий ийм хэцүү байж хаад Японд тэгвэл тий тусгаар бие хүн ялгаатай байдал бусдад битгий ингээд гайвал гэсэн нь бараг нөгөө тал руугаа хит хазаацсан. Энэ нь өөрөө хүүтэн хүндий тийм хоромж төр төрхийг бий болгоцсон юм шиг тий нэг талаасаа өрөвдөлтөй байдалд оруулсан юм шиг байна. Тэгэхээр ер нь тэнцвэр гэдэг чинь л өөрөө хамгийн чухал байна та. Та нөгөө нарцисс хүмүүсийн тухай одоо Монгол байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн шинж тэмдгийг нэрлэж өгөөч. За тэр нөгөө нэг миний сэтгэл зүйч тэм үгцэцэг гээд Facebook хуудас байгаа. Тэрэн дээр эхнээсээ 2 дахь өнөө 3 дахь лайв видеон дээр нарцисс эмгэг гээд лайв хийсэн байгаа. Тэрэн дээр нарцисс эмгэгийн шинжүүдийн тухай яг нэг бүрчлэн хэлсэн байгаа шүү. За тэрийг сонсоод үзээрэй. Ер нь бол 3 үндсэн шинж байдаг байхгүй юу гэх юм бол юуны өмнө өөрийгөө энэ хороогийн хамгийн агуу төгсд үлдэр хүн гэж боддог. Хоёрт нь болохоор инэрэн хайрлах сэтгэлгүй. Ямар ч тийм одоо хайр гэдэг юм мэдэхгүй. Тэгэхээр нарцисс хүнтэй амьдрсан яагаад хайрлахгүй ингээ 15 жил би чамд бүхнээ зориулаад чи яагаад намайг хайрлахгүй гэхэд чи юу балаараа солиороо таа угаас нэг тэнийг харчаагүй балаа өхөн чинь ч юм уу те. Зүгээр л ямар ч тийм хүн өрөвд нь хайрлна гэсэн тийм сэтгэл байхгүй байхгүй. Тэгэхээр нөө нэг Францэл мэдгүй хүнээс чи яагаад Францаар ярихгүй байгаа гэж асууж байгаадаа л адилхан байна л гэсэн. Тэгээ гуравт нь болохоор бусдаар ингэж магтуулж те бусдаар ингэж тижээлж амьдрдаг тийм хүн гэж үзэж байна. Тэгэхээр энэ үндсэн 3 шинжээс салбарлаад бусад тэр 9 шинж гарч ирнэ. Энэ саяны нарцисс үзэлтэй гэж ярьдэн шүү дээ. Энэ хүмүүстэй харьцахдаа юун дээр анхаарах ёстой вэ? Тэгэхээр ер нь бол нарцисс хүний хажууд байгаа хүн өөрийгөө энэ хороогийн хамгийн адгийн новштэй хамгийн арчаагүй дорой амьтан байна даа л гэдэг мэдрэмжтэй үлддэг байхгүй юу? Ер нь. Тэгэхээр юуны өмнө өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Юунд хамгаалах хэрэгтэй гэх юм бол би өвчтөн хүнтэй харьцаж байгаа шүү. Энэ хүн бол өвчтөн. Тэрнээс би буруу биш байхгүй юу гэд тэ. Би арчаагүй биш ээ. Би сул дорой биш юм байна. Харин энэ хүн өвчтөн учраас над дээр ингэж дэвсэлж над дээр ингэж гიშгжээж энэ хүн өөрийгөө амьд гэдгийг мэдрэх хэрэгцээтэй байгаа учраас намайг ингэж хинч шалгах юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Ер нь бол ойлгох багс оруулах хэрэгтэй. Тийм нарцисс хүн чинь идэвхгүй юм биш үү тэгэл те. Ер нь бол нөгөө нэг хүний төлөв байдлын те персоналити энэ 10 эмгэг дотроос нарцисс эмгэг бол идэвхгүй. 2 эмгэгийг идэвхгүй гэжсэн чи сүүлийн үед те завсрын эмгэг бол окей. Удаан хугацааны одоо юугаар зөвлөгөөгөөр те идэрч байна гэж үздэг. Нарцисс эмгэг яагаад идэрдэггүй вэ гэвэл энэ хүн өөрийгөө хамгийн агуу гэж боддог учраас сэтгэл зүйчдэр очих ямар шаардлагагүй байхгүй. Сэтгэл зүйчдэр очихороо чи ер нь юу мэддгийг ер нь те баг энэ хороогийн хамгийн адгийн навшиж юм чамаа хийн сэтгэл зүйч гэдэг ингээл гардаг хүмүүс аахгүй юу? Тий. Хамгаална гэхээр яг яана гэсэн үг бол харьцаа багасгах гэсэн үг үү? Яана гэсэн. Тийм. Тэгэхээр яг нь ямар нөхцөл байна гэдэг нь өөрөө сонирхолтой л да. Одоо чинь гэр бүл юм уу те дарга юм уу найз юм уу? За гэр бүл болвол те яах вэ гэх юм бол ер нь энэ талаар аягүй сайн судлаж яг хинтээ амьдраад байна гэдгийг сайн судлах хэрэгтэй. Эхлээд тэгээд яагаад хамгаалах хэрэгтэй гэвэл нарцисс эмгэгтэй амьдрсан хүмүүс эцэстээ системийн өвчтөй болоод биегүй болоод дуустдаг байхгүй юу? Эхлээд сэтгэлээрээ ингээд нөлөөлж чаа сүултээ ингээд сэтгэл чинь өвдөд эхлэнгүүд ходоод зүрх ингээд сүултээ нэг ингээд хамаг би ингээд хавантаа хандшгүй байдаг байхгүй яг тийм үнтэй амьдарч байгаа хүмүүстэй ядчаад над дээр аюух тийм нарцисс хүнтэй амьдарч идэг үйлчлүүлэгч ирдэг. Тэгээ олон жил эмнэлгээр явцсан ингээд зүгээр энэ гэдэг энэ тэнд очиж шинжилгээ өгдөг. Тэгээ системийн өвчин. Тэгэхээр энэ болгоно өөрөө цаанаас сэтгэл зүйн өвчин байж таардаг.
Тэг яагаад вэ гэдэнгүүт зүгээр л балбалцсан байдаг байхгүй сэтгэлээрээ. Маш их баярлалаа. Өнөөдөр ингэж зөвлөгөө өгч байгаа сэтгэл зүйчтэй. Тэгээд одоо энэ донтолттой холбоотой ахаад ингэж ярилцахад ер нь ямар зан аашийн хүмүүс их донтолтод өртөх магадлал өндөр байдаг вэ? Эсвэл энэ зан ааш огт хамаагүй байдаг уу? Эсвэл их төлөв даруй ч юм уу? Өөрийгөө одоо нэг ил гаргаж чаддгүй ч юм уу? Одоо их тотгошон хүмүүс эсвэл донтох магадлал өндөр байдаг гэсэн тийм судалгаа байдаг уу? Аха. За яг тийм судалгааг бол би харж байгаа. Гэхдээ хамгийн айлын тийм нэг сайн хүмүүсд нь донтоод идэх байхгүй юу гэж ер нь ярьдаг байхгүй. Тэгээ нэг юм цайлган ингээл юу ч бодоогүй. Одоо тэр нэг социализм нурах үед сэхэтэн залуучууд өвөө олноор донтсон гэж шít. Тэр хүмүүсийг харах юм бол зүгээр аюу тийм нөө итгэл найдвар өөрчлөлтсөн зүгээр социализмд итгэцэн явж исэн юм басахгүй тий. Ингээд нэг юм бахар буруу санаагүй итгэлээ өгцөн өөрийгөө бүрэн зориулсан. Тэгжээд тэр нь нурангууд гэмтэл авч донцсон гэд яг үүнтэй адилхан нэг айлын нэг юм цайлган цагаан хар бор санаагүй явж исэн хүмүүс ингээд нэг сэтгэл зүйн гэмтэл аваараа эсвэл хин нэгэнд хуурдагдаж хаягдахаараа тэрийг дааж чадахгүй донтдог. Тэгээ ер нь явж сэтгэл зүйн тархлаа багтаа хүмүүс гэх юм да тий. Итгэл нь яг тийм бат бөх ээж аав дээр нь суурлаагүй ингээд нэг тийм цагаан цаас шиг явж байгаа хүмүүс их донтд тийм бодол гэж хардаг. Тий. Тэр сэтгэл зүйн дархлаа гэж яг юу гэлээ дээ та? Тэрийг зааж өгч. Тэгэхээр нэг сэтгэл зүйн дархлаа бол өөрөө сэтгэлийн холбоос ахгүй юу? Түрүүний ярьсан тий. Тэгэхээр хүндтэй шимт хижээлтэй хоол хүний биеийг сэтгэл зүйн одоо биеийг дархлаатай болгодог шиг эцэг гэхээс эрэхтэй итгэл болон сэтгэлийн холбоос хүний сэтгэл зүйг дархлаа гэсэн. Хэрвээ хүүхэд эцэг гэхтэйгээ сэтгэлийн холбоос үүсгэж чадаагүй бол сэтгэл зүйн дархлаагүй байна л гэж үздэг. Тэгэхээр сэтгэлийн холбоос гэдэг маань өөрөө итгэл гэсэн үг. Ээж авдаа итгэж чадаагүй гэсэн үндсэндээ. Тийм тэгээ та бүхэн маань бид тэр Японд ч хороо гоё номнуудаа авчнаа. Та маань тэр хүүхдийн хөгжил номыг уншиж үзээрэй. Тэрэн дээр маш тодорхой байгаа. Тэгээ сая бас 3 дахь 4 дахь хэвлэгдэл маань гарч ийн тий гарлаа. Таны номнуудыг M+-аар ч юм уу ямар нэгэн одоо онлайнаар авч унших боломжтой байдаг уу? За M+ дээр сэтгэлийн холбоос юу лээ хүүхдийн хөгжил маань байдаг. Тэгээд сая нөө сэтгэл готрол ном маань дахин шинжилэн найруулагдаад сэтгэл готрлын клиник 9 шинжилж байдгийн тэрийг илүү дэлгэрүүлж бичээд гаргасан маа. Тэгээд тэрийг шинжилсэн хувилбараа эх 7 хоногоос оруулж тавьна. Тэгээд энэ хоёр ном л байдیں۔ Маш их баярлалаа. Тэгэхээр одоо сонсож байгаа гишүүд маань M+ гэдэг энэ аппликейшнийг татж аваад сэтгэл зүйчийн номыг татаад уншиж болох юм билээ. Маш гоё аппликейшн гарсан байлээ. Гадаадд байгаа хүмүүст хэрэглэхэд. Би нэг юм асууя. Та одоо ингээд ерөнхийдөө нөгөө нийтлэг байдаг донтолтын талаар бид нар сая ерөнхийдөө бараг ярьчлаа гэж бодож байна. Өөр сонирхолтой гэх юм өөртөө анзаарч мэдтгүү тийм донтолтонд юу ордог вэ өөр? За ажлын дом байгаа тий. Ажлын дом бол яг бусад донтолттой адилхан худалдаа авах дом бол бас байгаа. Ялангуяа онлайнаар тий худалдаа авах донтолтын бас нэг шалтгаан нь завсрын эмгэг байдаг гэж үздэг. За секс донтолт бас маш их байдаг тий. За секс донтолт бол өөрөө за ялангуяа Японд бол энэ бол маш их түгээмэл үзэгдэл байдаг гэж сонсч байсан. Ганц хоёр судалгаас уншиж байсан. Тэгэхээр порно донтолт чинь өөрөө бас донтолтой. Порно их үзээд ах тусам өөрөө яг бодит амьдрал дээрээ тий гэр бүлийн хүнээс таашаал авах төгслөнтэй буураад байдаг гэх мэтчлэнгээр тиймэрхүү донтолтууд бас байгаа. Одоо жишээ нь худалдаа авах дон гэж байна шүү дээ. Тэр нь яг амар их хэмжээгээр яг юугаар тэгэж яг донтолт хүртлээ хэмжээс нь одоо яаж хэмжиж энэ донтолт руу орж ийн гэсэн үг үү? За хэрэггүй юм авдаг. Тэгээ авсан юмаа өмсдгөө хэрэгэлдэггүй тий. Тэнгүүтээ нөгөө нэг маш их мөнгө өрдөг.
нөгөө хэрэг юунаасаа илүү орлогоосаа илүү мөнгө хүрдэг гэх мэтчлэнгийн юмнууд байгаа юм л да. Тэгээ ер нь бол сөрөг сэтгэл хөдлөлттэй мэдрэмжээ дарах үүднээс дорд байдлаа дарах үүднээс ингээд өвдөө хувцас аль болох авч ээж те өөрийгөө агуу гэдгийг мэдрэх гүнзэндээ мэдрэх тийм одоо орлуулах байдлаар худалдаа авалт хийх тиймэрхүү юмнууд байна. За мөн түүнчлэн нөгөө нэг сэтгэл зүйн хүчирхийлэл амсан те гэмтэл авсан эмэгтэйчүүд дандах баярсгал өндөртэй байдаг гэж үздэг байна. Энэ хоолн донтхыг оруулсан уу идэх юм. За идэх эмгэг гэдэг тусдаа нам бол гаргасан байгаа те идэх эмгэг чинь өөрөө дотроо олон янз байгаа шүү дээ. Нөгөө бүр огт хоол идэхгүй байх. Анорексия та. За Монголд энэ бол маш байгаа да. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд нөгөө ээж аавд нь өөрсдөө дорд байдлын комплекстай тэнгуүтэй нөгөө нэг амар маш юм агуу харагдах гэж мундаг харагдах гэж хичээдэг, төгс авах гэж хичээдэг. Тэнгуүтэй тэр байдлаа хүүхдүүдтэй одоо тийм байхыг шаарддаг. Тэгснээр одоо янз бүрийн зүйлэртэй дарамтлагдаг. За балетд явдаг охтуудын дунд чинь анорексия их байдаг. Маш их бүүлжиж гаргадаг тий. За тэг хэтрүүлэн идэх, ховдоглон идэх, булимия гэдэг. За тэгжээс нэ өдөржин ингээл хийсвэр хэдэн өдөр дэглэм барьж мацаг барьж яснаа. Гэр хинт нэг идэхээрээ зүгээр л улам нөгөө мацаг барьж яхаар дараа нь улам илүү таргалдаг гэдгийн шалтгаан яг нэмэгтэй холбоотой байгаа байхгүй тий. За тэгэл идэхгүй гэж яснаа. Оройн ингээ 2 хил боо идчихдэг хүүхдүүд байна. Тэнгүүтээ хитэн юм шоколад идэ тий нөө тэр чин өвдөж хадаад гэж өвдөн. За идэх эмгэгтэй холбоотой за энэ номыг бас уншиж үзээрэй. Энэс бас их сонирхолтой. За тэгээ баярлалаа та бүхэндээ Японд байгаа монголчууд болон гадаад байгаа монголчуудаа. Тэгээ бүгдээрээ дараа дахиад холбогдъё. Баярлалаа бүгдээрэнд нь маш их баярлалаа.